Өнөөдөр Монголын эдийн засаг хямралтай, ажилгүйд лэгсэж, юмны үн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийгэмд бид амьдарч байна. Эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед мөнгийг хий хоосон зүйлд зарцуулах биш, үр зээлээ төлж их бүтээн байгуулалтаа дэмжих хэрэгтэй санагдана. Ингэхэд оюутны далыг энэ үед олгох нь зөв үү? Монгол улсын ихтэй сургуульд суралцж байгаа оюутан бүрт 70,200 төгрөгийн тэтгэлэг олгож эхлээд 3 жил болж байна. 2012 оноос олонний хил ам дагуулсан оюутан бүрт олгодог үндэсний тэтгэлэгт зориулж өнгөрсөн 2013 онд л гэхэд улсын төсвөөс 106 тэрбум төгрөгийг оюутнуудад тараажээ. Тэгвэл нэг оюутан суралцж байгаа 10 сарынхаа турш хамгийн багадаа жилд 720 мянган төгрөг авдаг. Монголын оюутны холбооноос хуулийн заасны дагуу оюутнуудад 96,200 төгрөгийн тэтгэлэг олгох учиртайг хэлсэн бол эсвэргээрээ оюутнууд улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа бол 70 мянган авахгүй байж болно гэж хэллээ. Гэвч оюутны алдарт тал буусны дараа ийм зүйл болдог. $70,000 ерөнхийдөө төрөөс өгөх нь зөв гэж боддог. Нэг талаас нь зөв, нэг талаас нь буруу гэж бодож байна. $70,000 ерөнхийдөө өөрийнхөө хэрэгцээтэй зүйлсөө зарцуулдаг. Хоолнд ороод тусчдаг. Газ хөдөлгөөн гэдэг юм уу ямар нэг давхар хэрэглээний зүйлээ зарцуулдаг. Ерөнхийдөө замын зардал Ном авах шалтгаалаад тэгээд ерөнхийдөө бол тэгээд бас нэг хаанач өгөхгүй сая дуусчдаг юм. Ер нь одоо энэ тэтгэлгийг өгсөний хамгийн гол зорилго бол одоо Монгол улсын төрөөс оюутан залуучуудыг оюутан залуучуудаар дамжуулж энэ одоо Монгол улсын дээд боловсролын тийм ээ чанарын асуудлыг дэмжсэн одоо энэ бол одоо төрийн том бодлого юм аа. Яагаад гэх юм бол энэ одоо төрөөс өгч байгаа мөнгө энэ бол татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо маш их мөнгө урсж байгаа. Энэ яаж юм нэхэр өнөөдрийн байдлаар бол одоо Монгол улсад төрийн болон төрийн бус өмчийн 98 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энд бол одоо 140 гаруй мянган оюутан залуучууд суралцж байгаа. Тэтгэлгийн мөнгө бол одоо үндэсний тэтгэлэг сар болгоно 70,200, онцгой сурсан оюутнууд бол урамшууллын тэтгэлэг 50%, 75%, 100% олгогддог. Ийм одоо тэтгэлэг явж байгаа юм аа. Нийгмийн үнэт капитал болсон оюутнуудаа дэмжих нь зүйтэйч эдийн засгийн байдал хүндхэн юм дутагдж байгаа энэ үед үнэхээр л боловсролын салбарт зарцуулмаар байгаа юм бол ирээдүйн хойч үеийн хүмүүжил боловсролын төлөө цэцэрлэг сургууль нэмэгдүүлэх хэрэгтэй байжээ. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж өөрийн шөнөөр урт дараалал зогсох эцэгчүүд баярлаж байсан биз. Манай улсын цэцэрлэгийн хүртээмжийг хэвийн хэмжээнд байлгахад 571 цэцэрлэг барих хэрэгтэй гэсэн тооцоо судалгааг өнгөрсөн онд боловсролын яамнаас гаргасан байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний тэтгэлэг буюу оюутан бүрт 70,000 төгрөг олгохдоо дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-тай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог. Үүнд 3 жилийн дотор 317 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Оюутан залуучуудад улс орны ирээдүйг одоо авч явах хөгжлөөс хамгийн том гарцсан байж байгаа тийм ээ. Тэгээ оюутнууд нь өөрсдөө бас нэг яг нөгөө цалингүй тийм ээ хамгийн том бүлэг гэсэн мөртөө маш идэвхтэй ийм нийгмийн бүлэг байж байгаа тийм ээ. Нэг тодорхой хэмжээнд бас нэг төрөөс стипенд хэлбэрээр одоо суралцах тодорхой хэмжээнд одоо сургалтын өөрсдөө нэг тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр юм л да. Эргээд оюутнууд нь бол төгсч гараад нийгмийн хариуцлага ухамсарлаа нийгэмдээ чадварлаг боловсруулж болоод явах юм шатамжлал байгаа учраас бас цаашгүй системд байгаа оюутан болон цаашдаа дараагийн эртэн хүртэл энэ бол тухайн хэмжээнд бас нөлөө үзүүлж байгаа учраас энэ системд байх нь цаашгүй шаардлагатай л гэж харж байна. Энэ мөнгийг тухайн оюутнуудын хэрэглээ нь ямар байдгийг юунд зарцуулдаг вэ гэдэг дээр нь маш сайн тооцоо судалгаатай хандах ёстой. Ерөнхийдөө оюутнуудын сурсны төлөө бид мөнгө олгоно гэдэг бол байж болох зүйл боловч энийг ингэж шууд бэлэн мөнгөөр олгоод байгаа нь тэрхүү буруу хэрэглээ эдийн засгийн сөрөг үр дагаврыг авчлах тал руу дэмжиж байх шиг харагддаг юм. Яагаад тэгэхээр Монголд одоо 21,000 төгрөг гэж маш олон мөнгийг тараасан боловч энэ эдийн засагт эерэг үр дагавар авчирсан зүйл бол байхгүй. Иргэдийн хэрэглээ буруу хэрэг ялангуяа дарамтлаар буруу хэрэглээ импортыг дэмжих чиглэл рүү Монгол улсын эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирсан. За хэрвээ энэ 72% цааш нь үргэлжлүүлдэг юм а гэхэд миний нэг бодоод байгаа хөлбөр нь бол энэ 72% гэдгийг бол тодорхой зүйл зарцуулах эрх бүхий байдлаар зөвхөн чөлөөтэй зарцуулах боломжийг хязгаарласан тийм эрхүүдээр дамжуулж тийм ээ ном сурах хүчийг худалдаж авах байт юм уу зөв хэрэг дээр чиглэсэн байдал руу хандуулах боломж нь юу байдаг юм бэ гэж нэг талаас нь харж байгаа юм.
Ер нь бол энэхүү ийм байдлаар оюутнууд бол Монголын нийгмийн нэлээд том давхар болсон энэ үед бол их хэмжээний мөнгө гарч байгаа. Энэ хэмжээний мөнгө нь оюутнуудаар дамжаад эдийн засгийн үрээшигтэй салбар руу зарцуулагдаж чадахгүй бол энэ бол буруу зүйл л гэж ойлгож байна. 70 мянгаыг ерөөхдөө төрөөс өгөх нь зөв гэж боддог. Яагаад тэгэхээр оюутан залуустай эцэг эхээсээ мөнгө авахаас илүү тэрийг эцэг эхтэй чөрөг төвчруулахгүйгээр усаас мөнгө өгөх юм бол тэрүүгээрээ сургалтын төлбөр ч юм уу эсвэл янз бүрийн байдлаар номын сургалтын нөгөө ном гэсэн тиймэрхүү юм зүйлээр илүү ашиглах нь бол илүү үр дүнтэй юм болов уу гэж ерөөхдөө боддог. Ямар нэгэн ном зохиол биднэрт хэрэг болдог, тэрийг 70 мянган хүлээж авдаг. Яг хувийн ашиг сонирхлоо бодвол амаар тий. Гэтэ яг Монголын одоогийн нөхцөл байдал эдийн засгийн хувьд болохоор айгүй хүр ширтэй байгаа. Тиймээс болохоор энд оюутан хий димийн ингэж 70 мянгаыг ингээ оюутан болгонд ингэж үрд цацрын оронд тэрийг эдийн засгийн хувьд илүү доктортой болж өөр зүйл ашиглах илүү зүгээр юм гэж боддог. 70 мянга ерөнхийдөө өөрийнхөө хэрэгцээтэй зүйлсөө зарцуулдаг. Айлын болгон гэрийнхнээс мөнгө аваад тий. Тухайн үед нэг 70-ыг баян байдгүй болохоор нэг тухайн үед ирсэн үед нь тухайн үед гэрээснээс авсан мөнгөийг 70 мянгаар орлоо авсан мөнгөөр юу гэдгээс нэргүүл хийдэг. Сургалтын төдрөөс нэг хагсын ч гэсэн баг зэрэг ч зөвхөн боломжтой болж байгаа байхгүй юу. За тэгээд яг буруу талаас их юм бол мэдээж оюутнууд одоо бас зөвхөн шоуд гэж ч юм уу тий шоудгаас гадна ингээд арх марх одоо ингээд хэрэглэх ч юм уу тэгээд аль болоо ингээд бас заавал ингээд уух муух ч юм уу нэг тийм амар маш их асуудал гардаг. Тийм болохоор жоохон тэр талаас бас жоохон буруу гэж үзэж байна тий. Одоо жишээ нь монголчууд ч одоо нэг хүний одоо хэдэн мянган долларын өрөнд орсон гээл те нөгөө бондоо ингэж зарсан ингэж зээл авсан тэр тийшээгээ эсвэл ингэж бас чиглэлж болно. Эдийн засгаа илүү доктортой болгож болно. 70 мянга төгрөг чинь одоо нийт оюутнууд одоо зүгт маш их мөнгө олоод ч тий. Тэрнийхээ хий димийн мөнгө зарцуулж байсаас оюутан залуустай илүү хандсан, оюутан залуусынхаа чөлөө цагийг илүү зарцуулсан тий. Эсвэл чөлөө цагаа биш маа гэхэд оюутан залуус одоо хаана зөв боловсон юу ахав тий. Тиймэрхүү талаас илүү хандах юм бол илүү зөв зүйтэй болов гэж би ихэд бас бодож байгаа. Одоо энд байгаа номын сангийг наажихын жишээ аваад үзэхэд номын сангаа илүү өргөжүүлээд илүү их номтой болгоод илүү том болгох юм бол илүү хүмүүс одоо юу гэдэг үр бүтээлтэй оюутнуудын одоо хичээлийн хийлгдэг тийм газар болж юм уу илүү амар ч юм уу. Жишээ наадхан гадаадын газруудыг аваад үзэхэд бол манайхаа зөвхөн ингэ ширээ хад гадаадынх нь бол компьютер ч юм уу ноутбук гэх мэт айгүй маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан манай номын сангийн тийм болох юм бол илүү үр дүнтэй болов гэж бодож байна тий. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон ихтэй сургуулиуд болох Монгол Улсын их сургууль, техник технологийн их сургууль, хүмүүнлэгийн ухааны их сургууль, кино урлагийн дээд сургууль, отгон тэнгэрийн дээд сургуулиудын нийт 100 оюутнаас судалгаа авсан юм а. Нийт 3 жилийн турш үндэсний тэтгэлэгт 317 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Хэрвээ 317 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн бол нэг төр хэмлэг 8 тэрбум төгрөг гэж тооцвол 39 ширхэг, нэг номын сан 4.5 тэрбум төгрөг гэж тооцвол 71 ширхэг, нэг цэцэрлэг 2 тэрбум төгрөг гэж тооцвол 106 ширхэг, нэг сургууль 3 тэрбум төгрөг гэж тооцвол 105 ширхэг баригдах байжээ. Үндэсний тэтгэлэг өгөхийн оронд ийхүү бүтээн байгуулалт хийсэн бол гарт баригдах, нүдэнд харагдах үр бүтээлтэй зүйлсийг босгох байсан байна. Мөн оюутнууд дэмжсэн хувийн хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн том бүтээн байгуулалт буюу номын сан чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх оюутны хөгжлийн ордон бий болгосон бол Монголын оюутнууд илүү их сэтгэл хангалуун, мөн илүү эерэг зүйлийг нийгэмд түгэх байсан болов уу? Сонгуулийн сураг гарахад л албан тушаалын хинэтнүүдийн амлалтын балгаар Монголын эдийн засаг тогтворгүй байдалтай хүрсэн гэж үзэж байна. Олон амлалтын мөнгийг өгсөний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн их бага хэмжээгээр өсдөх нь энгийн үзэгдэл болжээ гэж иргэд ярьж байна. Гэхдээ оюутны дал гэгдэх энэ мөнгө зарим нэг цагийн ажил хийдэг оюутанд хичээлээ таслахгүй явж гэр бүлээ санаа зовхгүй авч явах бүрэн боломжийг өгдөг үн цэнтэй мөнгө. Харин заримд нь нэг сарын хоолнд орох хэрэгцээд зүйл авах мөн заримд нь бол нэг шөнийн шоуны мөнгөө гэж оюутнууд хоорондоо ярьж байна. Ирэх жилээс үндэсний тэтгэлэг 96200 төгрөг болно гэсэн цуу яриа оюутнуудын дунд гараад байгаа ч 2015 оны төсөв аль хэдийн батлагдчихсан байгаа учраас нэмэгдэх боломжгүй гэлээ.
Мөн оюутнууд бидэнд өгч байгаа үндэсний тэтгэлгийг илүү үр дүнтэй зүйлд зарцуулбал 70,200-аа нэмэгдүүлэхийг хүсэх биш, авахгүй байсан ч болно гэсэн чихэн чимэгтэй үгийг хэлсэн юм. 2017 оноос төлж эхлэх их өрнөөс гарах арга замаа өнөөдрөөс бэлтгэхгүй бол эдийн засгийн төвшин жил ирэх тусам тогтворгүй болох нь тодорхой байна. Иймээс хэрэгцээгүй зардал гаргах нь бидний хойч үед аюултай. Өөрсдийнхөө ирээдүйн төлөө зөв төсвийг зөв цагт, зөв шийдвэртэйгээр гаргаж эдийн засгийн энэ хэцүү хямралыг даван гаргахад одооноос бэлдэх хэрэгтэй гэж үзэж байна.